Хайцж байгаа. I don't know. Ха? Ээж хаан төгслийн байж тавьж байгаа юм шүү. This is so fake, bro. Хүн болгонд л өөр ингэсэн хүсэл мөрөөдөл байдаг тий. Тэгээд эхнэрийн маань хувьд бол нэг том мөрөөдөл нь бол гадны оронд бол оюутан болох, сурах мөрөөдөл байсан. Тэгээд яз энэ өдрийн цагт бол тэр нь бол ингээ биелээ болоод үнэхээр сайхан байна. Эхнэр маань бол сүүлийн 10 жилийн хугацаанд бол 3 хүүхэд төрүүлж, бакалаврын зэрэгээ хамгаалж, магистрийн зэрэгээ хамгаалж, тэгээд сүүлд нь дахиад бас энэ гадаадад бас ингээд магистрийн зэрэгээ ингээд 2 дахь магистраа ингээд хамгаалж байгаа. Энэ цаг мөч бол үнэхээр гайхалтай, үнэхээр сайхан байлаа. Тэгээ яг эхнэрийнхээ ингээд дипломаа ингээд гардаж авч байгаа үед маш их бахархсан дээрээс нь за одоо ингээд нутаг бутсан ч яах вэ гэсэн нэг тийм гоё мэдрэмж бол төрсөн. Яг энэ мэдрэмж бол айгүй гоё юм билэ. Тэгэхгүйсээ гэр бүлийн хүмүүс тэгэл бүхэл зовлон, бүхэл жаргалыг хамтдаа хуваалцдаг болохоор энэ 2 жилийн хугацаанд бол бас зөндөл зүйл бол болсон, хэцүү зүйлүүд байсан, шалгалт бие даалтуудын ард гарах хэцүү байсан, санхүү мөнгөний хувьд төлбөрөө 2 удаа төлөхөд маш хэцүү байдалд орж исэн. Гэсэн хэдий боловч ингээд чадсан гэхээр сайхан, ингээд гайхалтай. Манай гэр бүлийн хувьд бол үнэхээр бас гоё цаг мөчийн нэг байлаа. Энэ 2 жилийн хугацаанд